Сайн байцгаана уу? За энэ удаагийнхаа лайвыг хэдүүлээ одоо 27 онд бүгд найрамдах Чех улсад ямар өөрчлөлт орох нь уу гэсэн мэдээллийг та хэдтэй бас ганц хоёр чиглэлээр өгье. За санхүү, цалин, тэтгэвэр гэсэн маш сонирхолтой бас байх болон сургуульд ямар өөрчлөлт орох нь тийм ээ. Тээвэрт гэх мэтлэн иймэрхүү салбаруудыг би бас сонгож авахыг хичээлээ. За завтаа байгаа нууд бүгдээрээ наашаа суугаад завгүй нэгэн дараа нь YouTube бичлэгээ та хэд маань үзээрэй. YouTube дээрээ subscribe дарахаа мартваа. За нэгдүгээр 2027 онд бол ерөөсөө Чехийн хувьд бол ер нь бол нэлээд одоо томоохон бас өөрчлөлтүүд зөрөгтэй хийж ер нь бол Чехийн хувьд бол хиймэл аюун ухаан олон улсын эрсдэл одоо олон улсын байдалд дээр нь хүн амын одоо хөвшилт гэх мэт ер нь бол Чех улсдаа одоо зайлшгүй одоо шаардлагатай хийх одоо шинжилтүүдийн хамгийн тохиромжтой жил байх болно гэж ингэж үзэж байгаа юм байна. За тэгэхээр 27 онд бол нэлээдгүй салбартаа одоо өөрчлөлтүүдийг хийхэд одоо төлөвлөж байгаа юм байна. За 2027 оны 1 сарын 1-ээс за одоо бол 2026 оны ерөнхийдөө 3 сар гарчлаа шүү дээ. Тэгэхээр одоо 27 оны зарим тус статистикууд ерөнхийдөө бол бэлтгэгдээд гараад энэ сайтуудаар бичигдээ тавьцнуудын нэг шин түүхийг хичээлээ. За нягтлан бодох бүртгэлийн системд үндсээр нь одоо өөрчлөх одоо ийм төлөвлөгөө хийгдэж байгаа юм байна. Вау, шинэ хууль хэрэгжиж эхэлнэ гэж байна. За үүний тухай би Учетництве гэдэг сайтыг олж үзлээ. За хэлтэй хүмүүс нь ер нь Учетництве, финанс, пенизм, месяцэзэт гэдэг юм санхүүтэй дандаа холбоотой юм сайтуудыг та хэд маань бас сайн үзэж яхад бас гэмгүй тийм ээ. Нэгэн тал та хэд маань Чехэд амьдраад бас удаан хугацаагаар ажил хийж амьдарч байгаа тийм нөхцөлд бол энийг сонирхож явах нь бас зүйтэй байдаг. За түрээсийн тайлан, санхүү тайлан өөрчлөгдөнө гэж байна. За 91 оноос одоогийн сүүлийн 91 оноос хойш одоо сүүлийн 30 гаруй жилийн дараа одоо энэ санхүүгийн тайланд энэ томоохон өөрчлөлт хийхийг одоо төлөвлөж байгаа юм байна. Маш олон жил одоо энэ нэгэн хэвийн одоо нэг үлгэр домог болсон энэ тайлантай яваад идэх юм ааши. Тэгжил ойлгохоор санагдлаа. Тийм. За сангийн яамны мэдээснээр шинжилэл илүү Европын хууль тогтоомжтой ойртуулж сангийн тайланд тодорхой болгож ил тод байдлыг нэмэгдүүлнэ гэсэн байна. За тэгэхээр ерөнхийдөө эдгээр чинь одоо бүхэл хийж байгаа юм аа мэдээж хэрэг Чех бол Европод оршин сууж байгаа. Европын холбооны гишүүн улс орн учраас эдгээр хоорондоо уялдаа ажиллах нь зүй ёсны хэрэг бах мэдээж тийм ээ. За компаниудыг жижиг дунд том гэж хуваарлна гэж байна. За хөрөнгөнийх нь хэмжээгээр шалтгаалаад цэвэр эргэлт нь одоо хэд байдгийг те жилдээ за тэгээд ажилчдын тооноос нь хамаарч одоо ингэж компаниудаа хуваагаад илүү тодор одоо энийгээ тусгах одоо ийм том зорилготой ажиллах юм байна. Компаниудыг нэгдсэн компани бол компани байсан бол одоо жижиг том дунд гэж ингэж хуваарлт хийж одоо ийм өөрчлөлтүүд хийх юм байна. Ерөнхийдөө бол санхүү тайлангийн хувьд бол параграф нь одоо хууль зүйн параграф нь бол өөрчлөгдөхгүй боловч нэмэлт хавсралтаар эдгээр өөрчлөлтүүдэд тусгаж өгөх юм байна. За түрээсийн хувьд бол балансаас гадуур байхаа бол болно гэж байна. За янз бүрийн түрээс одоо асуудал бол санхүү баланс тайлангаас одоо ангид тусад нь одоо тооцдог гэсэн бол одоо бол хамтд нь байх юм байна. Гадуур байлгахгүй гэсэн байна. За ер нь үүнээс үүдэн компаниудыг аудитор компаниуд одоо яг ийм өөрчлөлтүүдийг үдээж мэдээж хэрэг сонссон байгаа. Тийм учраас эдгээр одоо компани томоохон хэмжээний компаниуд бол өөрийн гэсэн аудитортой, өөрийн гэсэн татварын зөвлөгтэй, өөрийн гэсэн мэдээлэл технологийн мэрэгчлэнгүүдтэй одоо энэ санхүү тайландаа хамруулах одоо ажиллагаа эхэлсэн байгаа юм байна. За зарим нь захиргааны одоо яг энэ өөрчлөлтийг бол захиргааны аюул том дарамтанд орох нэ гэж үзэж байгаа бол зарим нь бол зүй ясны хэрэгээ одоо бол цаг үеийн болсон одоо бол хуучин тайлан тооцоо гаргадаг тэр арга хэлбэрээс одоо шинжлэх цаг нь болсон гэж үзэж байгаа юм байна. За
За дараагийн асуудал. За санхүү тайлан бол угаасаа шинжлэгдэх юм байна. Тэгэхээр энэ мэдээллийг бол гол нь манай Чехэд бол одоо өөрийн гэсэн компанитай, өөрийн гэсэн хуваарь хөтөлбөр эрхлэх үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст илүү одоо энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг та хэд маань олж уншаарай, очиж асуугаарай гэсэн үгдээс энийг та хэдтэй ярьж байгаа юм шүү. За дараагийн асуудал. Rupoint.cz-ээр сайтаас юу олж мэдсэн гэхээр 27 онд онгоцны билетний үн бол нэмэгдэнэ гинэ. За зарим шинжээчдийн үзэж байгаагаар хямд билетийн гэрийн үе бол дуусгар болсон. Одоо Европын хамгийн том SmartWings гэх мэтлэн компаниуд аль хэдийн үнийн өсөлтөд зарласан байна гинэ. Хөөе одоо энэ нэг их боломжийн бас үнээр те одоо Швед ороход л 3,000, Турк ороход л 3,500 кроноор гэдгээр нисдэг байсан чинь бид нар одоо тэр чинь бол ерөөсөө бүр лөөлөг болох юм шүү. Миний ойлгосноор. Тэгэхээр үнэн нэмэгдэх юм байна. Чехийн статистикийн мэдээлснээр жуулчдын одоо 41% нь байж те зуны амралтаараа гадаадын одоо ямарваа нэг онгоцны линкер одоо онгоцны компаниар аялдаг байсан гэж байна. За 7% нь машинаар аялахыг илүүд үздэг гэх. Гэтэл санхүүгийн зах зээлийн шинжээч GRG Чилээч гэж хүн байдаг юм байна. За тэр нь X-Trade Brokers компанид ажилладаг компани одоо төлөөлөгч. Тэгэхээр Европ дотроо хэдэн зуун кроны үн нэмэгдэнэ гэж цогт тэмдэглэсэн байна. Йоо хэдэн зуун кроноор үн нэмэгдэнэ гэсэн байна. За тэгэхээр энэ үнэлт нэмэлт яагаад нэмэгдэхээр болсон бэ гэвэл Европын агаарын тээврийн компаниуд квота жилд 8 тэрбум крон төлөх шаардлагатай болсон гэнэ. За квотын зардал нь 4 дахин нэмэгдэнэ. Тийм учраас түлшний өртгөд 3.1-тэй л энэ одоогийн байдал тэмцэж байгаа юм байна. Тэгэхээр эдгэрний ер нь бол 2050 он гэхэд агаарын тээврийн түлш нь 70% дээш тогтвортой цэвэр эко түлш хэрэглэх шаардлагатай болно гэж. За тэгэхээр энэ нөгөө эко түлш нь үнэтэй тийм өндөр үнэтэй эко түлш хэрэглэхээр мэдээж хэрэг энэ өсөлт нь бол одоо энэ бидний худалдаж авдаг билетэнд нөлөөлнө. Нүүрс төрөгчийн ялгаруулалтыг шинэ стандарттай холбоотой ийм асуудал гинэ. За манай мэт одоо тэр квот мод тэр онгоцны юмныг сайн ойлгохгүй хүнд бол ерөнхийдөө бол онгоцны билетийг нэмэгдэх юм байна. За эдгээр бол цааш нь бол одоо тэр агаарын тэр нүүрс төрөгчийн ялгаруулалтанд одоо маш их мөнгө төлдөг юм байна. Тийм учраас одоо энэ нь бол одоо цаашдаа бол энэ Европ дотроо нисэх онгоцны билет нэмэгдэх одоо ийм том шалтгаан болж байгаа юм байна л гэдгийг л ойлголоо л доо. За одоо тэгэж тийш их л үнэтэй нисгэндээ. За тэгэхээр мэдээж хэрэг Улаанбаатар Прагийн хооронд бас зөх хэмжээний нэмэгдчихэл таарах болов. За нэг юм сонинтэй. За 27 оны 24 оноос 3 сарын 31-ээс бодлоо ярьж байна. За 420 ONCZ гэж сайт байдаг. За тэндээс юу олж мэдсэн гэхээр Европ даяараа 2027 оноос эхлэн Европын холбооны нэгдсэн дүрм хэрэгжиж эхэлнэ. За энэ дээр 10,000 евро буюу одоо чек кроноор бол 243,000 крон гэсэн шүү дээ. За одоо бол нэг крон 25 таа байхад 250,000 крон дээш бол бэлэн мөнгөний төлбөрийг зөвшөөрөхгүй болох юм байна. За одоо тэгэхээр Европод бид нар ямарваа нэг машин худалдаж авах, ямарваа үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах, ямарваа нэг антиквариат худалдаж авах, үнэт тэдлэл худалдаж авахд бол бэлэн мөнгөний асуудал бол 10,000-аас дээш гарах юм бол хүлчлэхгүй болох юм байна. Шин дүрм нь мөнгө угаах гэмт хэрэгнтэй тэмцэх арга хэмжээ гэж үзэж байгаа юм байна. За тэгэхээр 250,000 крон ингээд бага багаар цугулчих юм бол бас болохгүй гэж. Ерөөсөө л цуулж төлөх юм уу, бэлнээр төлөх асуудлыг ер нь бэлэн мөнгөний үлээг л эдгээр хязгаарлаж эхэлж байгаа юм байна. За тэгэхээр энэ бол мэдээж хэрэг Чехэд бас л хамааралтай асуудал. 10,000 евроос дээш буюу Чех кроноор 250,000 кроноос дээш гүйлгээг бол бэлэн мөнгөөр хийхгүй болсон байна. За гэхдээ дэлгүүрийн хувьд бол өөрчлөгдөхгүй гэж өдөр тутмын хэрэглээ бол хийгээд мэдээж их дэлгүүр орсон тийм их 250,000 кроноор нэг их хоол хүнс судалдаж авахд юу бол мэдээж хэрэг тийм ээ. За тэгэхээр энэ бол ингээд
ийм шинэ хязгаарлалтанд орж байгаа юм байна. Европоос ямар нэг үнэтэй машин даанаагүй манайхан монголчууд машин худалдаж авдаг тий. За үйл хөдлөх хөрөнгө нь хэр худалдаж авдгийг бас мэдээлэл статистик одоогоор алга. Хэрвээ тийм зорилготой байгаа бол дандаа дансаар гүйлгээ хийх юм байна л гэдгийг л ойлгочихвол болох юм байна. Тийм үү? За дараагийн асуудал. За 2027 онд тээвэр унаанд маш гоё зохицуулалт орох нь байна. За энэ дээр юу гэхээр 27 онд хот хоорондын тээвэр унаанд 75% хөнгөлөлтийг болвол оюутан буюу тэтгэвэр авагч нар авах болох нэ. За тэрнээр ганцхан вагон автобус биш шүү дээ. Мэдээж хэрэг мэдээж галт хэрэг автобус тий. Тэгэхээр энэ нь болохоор 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлх юм байна. За одоо нэг хэдэн сарын дараа тэтгэврийнхэн болон оюутнууд маань хямдхан зөрчдөг болох нэ. За энэ тухай тээврийн сайд, тээвэр хөгжлийн сайд Биднарик одоо өөрийнхөө сайтн дээр зарласан байна. Одоогоор Чехид 65-аас дээш насны мөн 25-аас доош насны оюутнууд 50% хөнгөлөлтөд явж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр 75 гэдэг чинь бас хөөрхөн хэдэн төгрөг хэмнээд явна гэсэн үг шүү дээ. Яста нөгөө азны кола тийм үү? Бас болж байна. Төрөөс нөхөн олгоор авдаг юм биш үү? Эдгээр угаасаа. Гэхдээ эдгээр юу гэж юм гэхээр тээвэр яам үүний зэрэгцээ маш их хямдралтай зорчих учраас үүний зэрэгцээ бол хянан шалгалтыг бол маш их хийдэг болно гэж энэ дээр онцлон тэмдэглэсэн байна. Үүнийг далин дуулсан тийм асуудлуудыг гаргуулахгүй тулд шалгалт бол маш их явдаг болно гэж байна. За Чех улсад 75% хөнгөлөлт бол 2018 онд анх Бабишийн нөгөө нэг засгийн газар би байхад хэрэгжижсэн төсөл юу юм бэ штэ хямдруулсан байсан юм байна. Гэтэл одоо 2022 оны 4 сараас хойш зардлыг бууруулгаар хэмжээг нь 50% болгоод өөрчлөөд нөө Петр Фиалачин засгийн газарт гарангуудаа үнийн 50 болгоод ингээд нэмсэн байсан юм байна. За тэгээд одоо Бабиш эргээд одоо нөгөө засгийн газартаа орч эргээд нөгөө 75-аар эргээд чичрээд барьж байгаа юм байна л да. Эргээд хямдруулах зөв зүйтэй гэж үзэж байгаа юм байна. За энэ бас болж штэ тий. Тээвэр унаанд вагоноор настай улсууд оюутнуудаа ялангуяа манай тэтгэврийнхэн ч бас Чехэд зөндөө байна. Оюутнууд ч нэлээдгүй байна. Автобусаар зорчих. Да ялангуяа оюутнууд бол томоохон хот суурин газар оюутнууд нэлээд байдаг штэ тий. Тэд нар маань автобусын хөнгөлөлтийг бол хангалттай сан авч эхлэх юм байна гэдгээр нь аягүй таалагдлаа. За дараагийн асуудал. За ажилчдын квот. За 2027 оны гадаадаас ажилч авах ажилчдын квотын хувьд бол ерөнхийдөө бол 2027 онд бол хэвээр байх болов гэсэн үзэлтэй байгаа маань. За Монгол ажилчдын хувьд бол энгийн ажилчид нь 3170 хүн авах. Нарийн мэргэжлийн бол нэг 80 хүн. Ингээд нийтдээ 3250 хүний тоо байгаа. Ер нь тоо олон зүйлээс шалтгаалдаг штэ. Тийм ээ. Хөдөлмөрийн зах зээл, засгийн газрын шийдвэр, визийн бодлого гэсэн асуудлуудаас болж энэ квотууд чинь дээр цаашаа болох. Гэхдээ одоо энэ бол ерөнхийдөө бол нэг юм доктортай байх. Одоогоор нэг тийм өөрчлөсөн тийм юм байхгүй байна. За Чехэд бол байнгын их хэрэлттэй байх мэргэжил одоо бол барилга үйлдвэрлэл, логистик. За логистик гэдэг нь гадаад хүн даа ялангуяа логистикт бол ачаа тээвэр, складны ажилтны ачаа тээвэр, логистик тээвэр зурчлалын юм дээр бол 70% нь дандаа гадаад ажиллаж ажилтдаг юм байна шүү дээ. Барилгач гэсэнтэй ер нь 80% их гадаад хүмүүс байдаг шүү дээ барилга дээр бол. За машины оператор бол хэвээр байна гэж байна. За рестораны ажилчин, цэвэрлэгч, за тэгээд бага оврын буюу дунд оврын жолооч нар, одоо алсын тээврийн жолооч нар хэрэгцээтэй байх нь хэвээрээ байх юм байна. За тэгээд IT инженерүүд, программистууд. За программистын цалин бол бүр 2000-аас еврогоос угаасаа дээш шүү дээ. 3000-4000 евро бараг авдаг тий. Яа англи хэлтэй IT инженерийн одоо тийм боловсролтой хүмүүс сайхан бол зүгээр Чехийн сайтыг ингээд сайн ухацгаа. Евро ганц Чех биш. Герман одоо Австри хаана байна? Ажилч аавна гэсэн бол шууд ярилцлаганд өөрийгөө таниулж, өөрөө имэйл бичээд, өөрөө тэр шууд тэр зар тавьсан сайт руу н ороод өөрөө холбогдох бүрэн боломжтой та англи хэлтэй бол. Тийм шүү дээ. Тийм ити юмд одоо та хэд маань залуучууд маань энэ дээр бол арай илүү бас төвшөнд шин төвшин заавал нэг хүн дээр жуулчлуулж одоо тэгж явдаг тэр социализмын үеийн асуудлаас одоо уул ангижирч цаг нь болсон баймир юм да. Тий. Нөгөө хошин шаг байдаг ч нөө Баатар хөг. Чи одоо нэг лиценз гэж хөөцөлдөд яг одоо их олон газар мазар авмаар юм да гэд. Тэр шиг одоо
одоо жоохон шин төвшөнд ялангуяа энэ программистийн, инженерийн одоо ийм мэрэгжил боловсралтай чи өндөр чадвартай англи гадаад хэлийг маш сайн төвшөнд одоо эдгээр мэддэг бол одоо өөрийнхөө брендийг цааш нь гадаад руу сурчлаад явал та Монголд одоо авах газар байдгүй одоо бас хэцүү цалин бага эдгээр бас янз бүрийн нөхцөл байгаа бол гадаадын зах зээл рүү яагаад өөрийгөө сорж болохгүй гэж энэ дэр сорих хэрэгтэй шүү дээ. Тий. Тэрнээс нэг хүн гуугаал би намайг нэг явуулаад өгч нам ялангуяа энэ дээд сургуулийн чинь одоо бас өөрсдөө таниулаад тэр дээд сургуулиудын тэр сайт руу н ороод өөрийгөө ингээд CV-гээ явуулаад тийм ээ би танаас сургуулийг үнэхээр сонирч байна гэдэг ингээд өөрсдөө хүсэлт гаргаад бүр виза гаргуулад явцсан нэг залуутай би нодлон уучнаа танилцчихсан шүү дээ. Практ бодож сурч байгаа. Мондог ба шүү дээ. Хин дандаа нэг бэлэнчилсэн хоол гуйсан нэг тийм царай алдсан тэр байдлаас монголчууд маань одоо гарах цаг бол гарах хэрэгтэй. Ялангуяа шинэ үеийнхэн те одоогийн 20-25 насныхан бол энд болоод ерөнхийдөө бэлэн байх хэрэгтэй. Гадаад хэл хэрэгтэй. Тэгээд химэл оюун ухаан одоо энэ хөгжиж байгаа цагт одоо дандаа хэрэгцээтэй мэдээлэл өөрийгөө сургах шаардлага болчиход байна шүү дээ. За нэг иймэрхүү. За тэгэнгүүтээ статистикаар бол ер нь 2020 оноос 2025 оны хооронд бол нийтдээ 3764 хүн Чехэд очсон гэж статистик байд юм байна. Тэгэхээр өнөө өгөгдсөн тэр квота гүйцэд одоо манайхан очиж чаддгүй болов гэсэн би дүгнэлт хийлээ энэ дэр харж байгаа. Гэхдээ энэ статистик одоо 26 онд яг хэдэн Монгол яг очицын ажлын гэрээгээр одоо 27 онд яг хэдэн Монгол одоо гэрээнд орж байгаа юм гэсэн тийм тоо статистик угаасаа байхгүй, тийм бэлэн байдгүй билээ, арай болоогүй байх л та. Тэгээ 26 оны намраас нэг магадгүй. Статистик тоо одоо тэр хэдэн Монгол жишээлбэл сүүлийн 5 жил Чех улсад очиод ажил хийгээд хэдэн буцаад ирсэн юм. Хэдэн тэндээ дотор сурчлалтад үлдсэн юм. Эсвэл одоо Чехэд хэдэн Монгол одоо Чехийн travel public аваад Европ руу гарсан юм. Тийм статистик тоо ерөөсөө харагддаг шүү дээ. Тэр нь одоо нууцлал байт юм ааш. Хайгаад олддоггүй юм ер нь. За нэг иймэрхүү мэдээ байна. За дараачих нь. За квотын хувьд бол баг ерөнхийдөө хэвээр байгаа юм болов уу гэж ингэж бодлоо. За 27 онд газны үн нэмэгдэнэ гинэ хүмүүсээ. За тэгэхээр одоо газ маш их хэмнэлттэй байхгүй бол за энэ байгаль орчны шинэ экологи татвараас шалтгаалаад айл өрхийн хийний үн нэмэгдэж 50%-аар баг нэмэгдэх магадaltaй байна гэж шүү. Тэгтээ чек чин тэр аяар газ шүү дээ. Яа нэг хоол хийж идэх гэж өчнөө үнэтэй газ хэрэглэх болох нэ дэдүүлээ. За тэгэхээр энэ дээр бас бэлтгэлтэй байх тухай энэ дээр бичсэн байна. За бас нэг том реформ болох нь юу гэхээр 27 онд ер нь 3 сар гэхэд Украины дөрвөсдийн асуудал дуусгар болно гэж байгаа. Зарим нь буцсан, зарим нь визтэй болоод ингээд одоо англиад авч чадах үлдэх нь үлдээд явах юм шиг байна. За тэгээд визтэй үлдэх нь бол маш өндөр шалгуураар тэр одоо жилдээ хэдэн мянган короны цалинтай байх эдэр гэсэн юм зөндөө байна лээ. За тэр тухай бол уунуудын тухай бол хичнээн сонирхсонгүй. Ерөнхийдөө бол ийм реформ явагдаад энэ чинь ганц Чехэд биш шүү. Бүх Европын оронд энэ дөрвөстэй асуудал 27 оны 3 сар гэхэд ерөнхийдөө нааш чашаа болох юм байлээ гэж ингэж ойлгож байгаа. Тий. За энэ чинь ганц уунуудын ч асуудал биш. Өшөө Сирийнхэн байна тий. За тэгээ одоо тэгтээ би өнөөдөр бас пост орууллаа. Бас л нөгөө нэг дайн дажингаас болоод одоо Ираны дөрвөсд одоо Европ руу орж ирэх магадлал аюул өндөр байна. Тийм учраас хил гайлынхан боловсруул өндөржсэн бэлэн байдал баг орсон байгаа юм шүү. За тэгтээ манай Чехийн чинь аюу хашир шүү дээ тий. Багтай эмийг оруулахгүй шүү л гэж шүү. Бусдад нь одоо тэр Туркууд, Германууд, Польшууд нь тэдэр нь одоо яадаг юм байгаа бүү мэд. За тэр одоо ингээ харж л ахаас хэдүүлээ тийм ээ. За дараагийн асуудал. За газны үн хэллээ. За дараагийн асуудал. За нэг сонь мэдээтэй. За тэр мэдээ нь яасан гэхлээр сургуулийн хувьд одоо 27 оны 9 сарын 1-ээс эхлэн баг сургуулийн 1-р ангийн аман үнэлгээ хийхээр төглөгдсөн байгаа. Тийм учраас сургуулиудад санхүүжилтэнд маш том өөрчлөлт орох магадaltaй байна гэсэн байна. За сэтгэн бодох чадварыг ойлгосноо үгээр тайлбарлах чадварыг багш нар шалгах ийм шүн нэмэгдэх юм байна.
Одоо хэрэгжиж байгаа юм үгүй л байна. Энэ 27 оны 9 сарын 1-ээс хэрэгжинэ гэж байгаа байхгүй. Словны хотнооцсон нэг юм нэмэгдэх юм байна. Тэр нь 1-р ангиас гэж байгаа шүү бүр. За одоо тэгээд нөгөө нэг ойлгосноо одоо амаараа яриад тэг башта тайлбарладаг те. Одоо бас нэг хүүхдийг сэтгэн бодох чадварыг жоохон нэмэгдүүлэх тал дээр одоо энэ боловсролын яамнаас одоо энэ шинэ арга хэмжээл авч байгаа юм байна л да. Багаас нь бүр те. Хүн юм ойлгосон хэрнээ тэрийг үгээр илэрхийлэхэд аюу дутмаг байдаг юм байна. Тийм болох тэр тал дээр нь жоохон төлхүүц одоо арга хэмжээ авч гэж байгаа болов уу гэж ингэж ойлгож шүү дээ тий. За цалингийн хувьд. За энэ бол манайханд бас их сонирхолтой. Манайхан чи ихэнх нь ажил хийж эрхэлж байгаа чи ихэд тийм ээ. За хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цаашдаа ч өсөх төлөвлөлтөй байна. Мэдээж хэрэг жил тутамд нэмэгдээд байгаа шүү дээ. За тэгэхээр энэ 28 он гэхэд бүр 31 мянган крон хүртлээр өссөн гэж байгаа. Ваа. Това бас аваа юу? 31 мянган крон. За тэгэхээр 1 мянган крон чинь одоо бол Чехэд бол 25 мянган крон гэж болж байгаа шүү дээ. Тэгэхээр 4 сая гарна тий. 4 сая 200. За тэгэхээр ерөнхийдөө хамгийн бага хөдөлмөрийн хөлсөн Чехэд бол 1200 одоо 30 гэдэг чи юу вэ? 1200 1300 евро бараг болох юм шүү. Аваа өсгөн тий. Гэхдээ энэ дээр хөдөлмөр хөлсний хэмжээ нэмэгдэх бүрд эрүүл мэндийн даатгалын хэмжээ, доод хэмжээ бас л өсдөг. Одоо 2026 онд 3024 крон бид нар төлж байгаа шүү дээ. Да ялангуяа одоо тэр нөгөө гэр бүлийн визээр очсон хүмүүс, да ялангуяа нөгөө юунууд чинь эрүүл мэндийн даатгал төлж байгаа хүмүүс чинь хуваараа даатгал төлж байгаа хүнд бол энэ нэрээс асар их хэмжээний мөнгө шүү дээ. Да ялангуяа Чехэд очсон хүүхдүүд маань сар болгон 3026 энэ бас чанга шүү. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсөх тусам нөгөө эрүүл мэндийн даатгалын төлөх хэмжээ угаасаа тэгэл дагаал өсдөг. Тэр бол юус бичгээгүй хууль. Тэгэхээр ерөнхийдөө эрүүл мэндийн даатгалдаа бид нар багадаа 13.5% төлөө явна шүү дээ. Тийм ээ. За тэгэхээр яг 2027 онд хөдөлмөрийн доотлын хэмжээ яг төл болно гэсэн тоог бол ерөнхийдөө намраас 9 сараас бол тодорхой болоод энэ сайтууд дээр тавигдаад эхэлнэ гэсэн байлээ. Тэгэхээр бол мэдээж ВСП-ийн хамгийн доотлын хэмжээ одоо 3024 бас л 100-200 кроноор нэмэгдчихэл таарах бах. Тийм. Бэлтгэлтэй ер нь бодлоготой байх хэрэгтэй. Маш их мөнгө төлнө. Ажилгүй байх тусам чи даатгалын өрөнд шүү. Даатгалын үнэ нэмэгдээд ингээд ажилтаа нэгээ зулгаагаал явна гэсэн үг. Тийм учраас гэр бүлийн улсууд бол заавал хоёулаа ажил хийх нь хамгийн чухал байгаа шүү дээ. Тийм ээ. За дараагийн цалингийн хэмжээ тийм байгаа. Сургуулийн хувийг ярьчлаа, цалингийн доод хэмжээ ярьчлаа. За бонд аппликац 9 сарын 1-ээс 2027 оноос эхлээд ер нь санхүүжилт бол үргэлжлэнэ гэж байгаа. Гэхдээ жилийнх нь одоо хүүн 7-оос 8% дээш бол байхгүй юм байна. Тэгэхээр энэ нь бол e-финансын CZ дээр бичигдсэний дагуу бол хөрөнгө оруулалт үндсэн бондын хөтөлбөрийг жил болгоно нөгөө нэг ардын банк нар Ческ народны банкаар зохицуулагдж явдаг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө эх жил бол нэг 7-8% дээш бол бондын хувьцаа өмнө цасны зах зээлийн арилжааны одоо хүү 7-аас 8% дээш бол байхгүй байх юм байна гэж ойлгож болох юм байна. За тэгээд дараагийн гоё бест мэдээ. За үнэхээр бест гэж би олж харлаа. Тэтгэврт томоохон өөрчлөлт орох нэ. За энэ дэр яах нь вэ? Одоогийн хэрэгжиж байгаа нөгөө 38 жил хөдөлмөрлжээд нэг арай ч тэтгэврс гардаг байсан бол одоо 25 жил болгон бууруулах явдал болох нэ. Ваа, энэ ч яста бест яста супер. Энэ хараа 2027 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх бөгөөд 2010 оноос өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль гэж байна шүү дээ. Одоо зүй зохицуулалт эргэж ороод энэ мэдээг бол их чинь 1 сарын 28-ны 26 онд тавигдсан финанс цэцэд одоо сайтн дээр тавигдсан мэдээллийг орчуулж өгч байгаа шүү. Тэгэхээр насанд хүрсэн, нас нь одоо болчихсон хэрнээ тэтгэвэр авч чадахгүй нөгөө нийгмийн даатгалын төлтийн жилийн дутаад байгаа улсууд бол үнэхээр баяртай мэдээ байна болно гэж байгаа. Тим хүмүүс маш их байгаа. Даатгалын шаардлагатай хугацааг бууруулна, өндөр тэтгэвэр тогтоолгоно гэсэн үг бол бас биш.
Мэдээж даатгалаа төлсөн хугацаагаа хамаарч тэтгэвэр аавна. Тий. Мэдээж их ажилласан жил нь одоо жишээлбэл магадгүй одоо 30 жил ажиллачаад өшөө 5 жил хүлээж байсан улсад бол үнэхээр баяртай мэдээ. Ойлгомжтой. Тэгэхээр 30 жилээрээ л нийгмийн даатгал төлсөн бол тэрүүгээрээ л тэтгэвртэй гарна гэсэн үг шүү дээ. Тий. 25 жил одоо ажиллачаад одоо тэтгэврт гарах гэж байгаа бол ёо супер. Тэгтээ 30-аас 35 жил ажилласан хүмүүсээс баг тэтгэврт тогтоолох шүү дээ. Ойлгомжтой байцтэй. Тийм ээ. Нийгмийн даатгалын төлөлт нь жил нь хамаагүй богино хугацаатай байх юм чинь. За тэгэхээр тэтгэврт энд гарч байгаа энэ томоохон өөрчлөлт бол үнэхээр одоо нэр туйлдаа хүртэл ажил хийж байгаа өндөр настангуудад маань үнэхээр баяртай мэдээ байна л гэж олж харлаа. Тий багаз. Нэг одоо өөр юу хөө. Яа, Чехэд одоо 27 жил ажилласан монголчууд маань байгаа ч 20-оос одоо 30 жил ажилласан ч Монгол байгаа. Тэдэрт маань одоо бас их сайхан баяртай мэдээ байх юм болоо. Тийм учраас энийг тодруулаарай. 27 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж байна гэсэн байна. За тэгэхээр одоо та магадгүй 27 28 жил ажилласан болвол 25 жил ажилласан болвол одоо шууд нийгмийн даатгалын хэцтэр духууд хэлцээр нь очиод энэ тухайгаа дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За тэтгэврийн асуудал нэг тийм гоё мэдээтэй байна. За 27 оны ВЗП алдагдaltaгүй ажиллах хичээлээ зарласан байна. Ёо 27 онд за ВЗП бол өмнөдөө одоо зардал нь орлогоосоо давсан ийм жилүүд байсан. Маш хүнд хэцүү байсан. Тэ. Тэгэхээр одоо эрүүл мэндийн даатгалд 563 тэрбум крон зарцуулж байгаа. Түүний зардал нь шүү дээ 15 тэрбумаар өссөн гэж байна. Ямар амар алдагдaltaй ажиллаж ирсэн салбар юм ч гэдэг. Тэгсэн чинь үүнийхээ шалтгааныг зөвхөн өндөр настай өөхөд ажилгүйчдэл маш их гэнэ. Гэхдээ эдгээр чинь өөрсдөө ВСП-дэр өчнөө янз бүрийн хүмүүст ингээд ивент итгэл эрүүл мэндийн даатгалын төлөөлөл яваад байдаг гэсэн нэг хэсэг тэрнээсээ болж бас их алдагдaltaд орсон баг. Мигрантуудын асуудал нэлээд алдагдaltaд оруулсан байж том магадгүй. Тэр бол мэдгүй. Ер нь магадгүй. За тэгээд одоо ВЗП 27 оноо бол алдагдaltaгүй жил болгоно гэж чинь одоо тэгээд алдагдлаа нөхөх гээд нэг баахан үнэтэй болох юм болов уу гэж ингэж хардаж байна миний хувьд. Үнэтэй л болох болов. Тэгтээ яг тодорхой яг тоо баримт нь бол 6 сар тавигдана гэсэн байна. За тэгэхээр одоо ВЗП-гийн хамгийн доотлын хэмжээ хэдэг төлхийн тэ хэдэн төгрөгнийхээ алдагдлыг хэдээр нөхөх юм. Яаж одоо ямар өөрчлөлт одоо энэ монополийн даатгалын газар хийх гэж байгаа юм. Жохон хардаж л байна. Жохон үнэтэй болох юм болоо даа л гэж юм бодлоо. Тэ. За арилжааны даатгалуудын хувьд бол би тусдаа бүр лайв хийсэн бодлоготой байна. Мөн санхүүгийн тал дээр ямарваа таадтай бас мэдээлэл өгөхийн тулд санхүүгийн тал дээр бас өшөө одоо тэтгэр байна. Одоо энэ цалингаа олохтой гүйцэд бас бодуулж мэдэхгүй байна гэж янз янзын асуудлууд гардаг л да. Би бол тэр болгоныг бас сайн мэдэхгүй. Гэхдээ энэ интернет дээр сайт дээр байгаа тэр калькуляцнуудыг хараад ингээд таадтай бас чадлаар албалс мэдээлэл өгөх юм да. Одоо тий мэдгүй юм бас их байдаг л да. Би ч хэдэн жил амьдарсан ч мэдгүй юм байна. Хэл маань бас гүйц төс биш. Тэгэхээр чи юм давцаад. За иймэрхүү өөрчлөлтүүд бол гарах юм байна. Товчхон хэлж байгаа шүү энэ чи бас өшөө цаана зөндөө байгаа. Салбартаа мэдээч хэрэг өөрчлөлтүүд бэлдэж байгаа. За дараагийн удаа иршин бас удахгүй таадтай бас нэг өр зээлтэй хүмүүст 27 онд ямар өөрчлөлт гарах тухай бас бэлдээд яриад өгье л гэж ингэж бодож байна. Тий. Яагаад гэвэл одоо өр зээлэнд орохоо болооч гэдгийг зөвлөмөр байна. Банк руу гүйхэ болооч гэж зөвлөмөр байгаа багаахан хэмжээнийхээ мөнгийг юм болгож эхлээд ихний хэдэн сар жоохон гүрээгээд үзээч. Тий. Тэрнээс биш нэг хин нэг дуурайгаа би массараа юм нэг массын дуурайсан одоо тэр хандлагаа жоохон зогсоод стоп авах хэрэгтэй байна шүү хүүхдүүд минь. Тий. Эрсдлийн тооцоо байхгүй хуйларсан тийм нэг хандлагаасаа жоохон өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах тал дээр юу хиймээр байна. Энэ тал дээр гэр бүлийнхээ хүнтэй сайн сууж агаад та хэд маань одоо 27 он за 26 оны одоо 3 сар шүү. Тэгэхээр 27 оны ойрын хэтийн гэсэн одоо тэр гэр бүлийнхээ төлөлтийг сайн гаргаарай. Санхүүгийн асуудлуудаа ялангуяа хүний нутагт байгаа асуудлууд маш чанга байдаг шүү. Нэг хөл алдчих юм бол тэр өөрийн сүлжээд орчих юм бол та нар маш хэцүү байдалд орно шүү.
одоо буцах нэг хэцүү, байх нэг хэцүү, дээш тэнгэр хол, доош газар хатуу болно шүү. Тун хэцүү. За тийм тэгэхээр өөр зэдийн асуудлын талаар би бас дахин та хэдтэй бас нэг дэлгэрэнгүй мэдээллүүдийг бас өгье гэж бодож байгаа. Яг тэгвэл ингээд цаг үе хөвсөн өөрчлөгдөж байгаа болохоор миний урд нь хийсэн лайвууд бас ингээд хууль нь өөрчлөгдөө тий нөхцөл байдлууд нь өөрчлөгдөж байгаа болохоор шинээр дахин яг тэр сэдвэрээ бас хийх шаардлага гараад байгаа. За тэгээд YouTube дээр маань subscribe дараад яваарай. Хэдүүлээ мэдээлэлээ хамтдаа шин мэдээлэлээс хосрохгүй явцгаая. Баярлалаа. Баяр таа.